За сайн байцгаана уу. За энэ удаагийн уншлагаар орчлон таны амьдралыг өөрчлөх ямар энерги илгээж байна вэ? Нэг санаанд удахгүй танд юу өөрчлөгдөх вэ? Ямар энерги ирж байна вэ гэсэн. За ийм уншлага хийх гэж байна. За ингээд сонголтын 3 карт тавигдсан байна. За тэгээ сонгоод дараагийн хэсгээс өөрийнхөө сонгосон картны уншлагыг сонсоорой. За нэгдүгээр группийн Discovery картыг сонгосон хүмүүсийн уншлага хийе. За Discovery card. Discover the treasure with follow your passion гэнэ. За Kekon. За энэ нэг жоохон гуник, жоохон санаа зовнилыг илэрхийлдэг карт. За Tokimeki гэхээр одоо бүр картуудыг нэг бүрчлэн уншлаганд тайлбарлаж ярьж өгье. За ерөнхийдөө бол мессежүүдийг ер нь товчхон тодорхой. Их олон юм нуршихгүйгээр хүрэхийг хичээдэг. За тэр нь хинхнийхээ цагт хэмнэлттэй гэж үздэг учраас тэгж хийдэг байгаа шүү. За marriage энэ бол нэгсэндээ гэрлэлт гэсэн карт байхгүй юу? За тэгэхээр танд ямар ч гэсэн харилцааны дараагийн шат, гэрэлтийн шат руу одоо хин нэгэнтэй та харьцаж байгаа бол дараагийн шатанд одоо харьцаа шилжих гэж байна гэсэн үг. Шилжих гэж байгаа болов уу? Шилжих гэж гэсэн үг гэж шилжих гэж байгаа болов уу? Ямар тач гэрлэлт. За энэ нь өөрөө бас амлалт. За гэрээ контрактыг ч бас хэлжиж болно. За ийм картыг сонгосон байна. За энэ бол англиар desire буюу ер нь гуник готрол. За одоо юу гэх хүсэл мөрөөдөл одоо зүрхтэй сэтгэлдээ ингээд удаан тээсэн юм. Ямарваа нэг юм чинь одоо хөдөлгөөнд орно гэсэн үг. Тодорхойгүй байгаад байсан асуулт. За тийм юм хөдөлгөөнд орж эхлэхийг. Тэр нь яг яасан бэ гэхээр танд л тодорхойгүй байсан болохоос биш. Одоо далд ертөнцөд гэх юм уу? Энергийн ертөнцөд бол тэр одоо хөдөлж исэн гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр нэг юм шидтэн шиг хүн таныг энд яагаад ийм тодорхойгүй байд юм бэ? Яагаад бүтдэггүй юм бэ? Яагаад ингэж юу хоолой уучлаарай. Урагшлахгүй байгаа юм бэ? За гисэн одоо харьцаач байна уу? Ямарваа нэг ажил байна уу? За тийм юм чинь одоо хөдөлж эхлэх гэж байна. Гэрээ контракт хүлээж исэн бол жишээ нь тэр гэрээ контракт ирэх. За зарим нэг нь одоо ингээд за хин нэгэнтэй ингээд гэрлэх одоо за нэг найз залуутай найз өсгөөтэй. За тэр нь ингээд нэг харьцаа нэг ингээд магадгүй цаг хугацаа зөндөө өнгөрөөд байхад яг яахан тодорхойгүй байгаад байсан бол одоо яг гэрэлтийн шатан дээр нь ч гэдэг юм уу? Яг одоо үерхэж эхэлнэ ч гэдэг юм уу? Яг нэг тийм үйл хөдлөл орж ирээд байгаа гэж байгаа юм. За Tokimeki гэдэг нь болохоор ер нь шинэ мэдрэмж. Өмнө одоо ингээд жоохон иймэрхүү байсан бол өөрт чинь одоо нэг хүн нэг зүрх догдлуулсан, сэтгэл догдлуулсан мэдрэмж орж ирдэг шүү дээ. Тийм. За тэр нь болохоор магадгүй романтик хэрэг гэрлэлт найз өсгөө төр үзэж байгаа бол одоо нэг тийм романтик харилцааг зүрх сэтгэлийг чинь догтлуулсан юм хүчүүд ирнэ гэсэн үг. За нөгөө ажил төрлийн тал дээр байх юм бол боломж гарч ирж байна л гэсэн үг. Бодож санаад удаан хүлээгээд шийдэж чадахгүй байгаад шийдэгдэхгүй байсан асуудлууд одоо таныг догтлуулсан баярт мөч ирэх гээд байна гэсэн санаа шүү. За Discovery
Discovery гэдэг чинь одоо тий өөрийн дотор нь байгаа хувь тавилангийнхаа шин замыг нээх. Одоо энэ ингээд бүр ингээд тийм энд бол нэг мэдхэл хүн энэ замаар явах ёстой хүн явахаас одоо нэг хинч нэг энэ замыг олоод яваад байхааргүй юм шиг байна тий. Тэгэхээр өөрийнхөө дотор талд байгаа нэг юм эрдний чулуу шиг эрдэнэс шиг юма олж нээж илрүүлж зам гарц гаргалгаагаа олно гэсэн үг. Магадгүй би хин нэгнийг хүлээгээд шийдэж чадахгүй байгаад байсан энэ асуудлууд нь энд миний асуудал энд байсан биш үү? Өөрийн минь дотор талд байсан биш үү? Өөрийнхөө тэр хүсэл мөрөөдлийг ч юм уу хин нэгнийг хүлээхгүйгээр би өөрөө энийгөө олсноороо энэ замааг эрэлтүүлээд ингэх энэ бол зөвхөн миний л зам байсан байж штэ гэдэг юма зарим хүмүүст одоо нэг тийм ойлгож ухаарах цаг мөчүүд за тийм энерги орчлын ертөнцөөс орж ирж байна гэсэн үг. Магадгүй та хин нэгнийг хүлээгээд байсан чи хөдөлж өгөхгүй байгаад байсан бол өөрөө очиж өөрийгөө илэрхийлснээрээ таны нөгөө хүлээгдээд байсан асуудлууд жишээ нь ажил дээр үзэж байгаа бол нөгөө гэрээ хэлэлцээр контракт гэдэг та ингээ баярлах үйл явдлууд. Нөгөө нэг ингээд магадгүй найз бүсгүй найз залуугийнхаа одоо ингээ нэг амын хараад л хизээ яах юм болоо яагаад ч ингээд нөгөө нэг урагшлахгүй нэг юм харьцаа ингээл яах юм гэснээс та өөрөө үйлдэл хийснээрээ энэ харьцааг өөрийнхөө замыг олоход нь туслах, өөрийнхөө хүсэж байгаа замыг нээхдээ туслах гэсэн. Гэтэл энэ дээр нэг юм хэлэх гээд байгаа нь болохоор энэ харьцааг одоо энэ дээр тий дандаа нөгөө нэг хин нэгэн зохицуулаад исэн юм шиг байгаа байхгүй. Зөвхөн та хоёрын чиний өөрийн чинь хүслийн юм биш. Нөгөө далдт нь бэлтгээд исэн юм шиг. Орчлон ертөнц өөрт чинь биелэг сюрприз бүтэх цаг боломж за тэр бүхнийг нөгөө нэг цаг нь болохыг хүлээгээд бэлтгээд исэн юм шиг байна. Тэгэхээр та тэрний наан нэг жаахан яагаад би болдгүй юм бол яагаад энэ тэгдгүй юм бол гэсэн маягийн нэг жоохон юм нөгөө нэг гуниглаад ирснийг. За нэг тиймэрхүү картууд энэ дээгүр хэлэгдээд байна л да. За Guardian за Four of Sticks буюу дөрвийн сава энэ бол гэрүүлийг илэрхийлсэн карт байгаа. Тэр магадгүй энэ болохоор ингээд нийгмийн ийм хүрээлэлд тэлэгдэх, олон нийтийн харьцаа, олон хүнд танигдах, магадгүй баяр ёслол, гадаа задгаа талбайн баяр ёслол. Энд гэрлэлт гэж гарч ирээд байгаа болохоор зарим хүмүүс шууд утгаараа гэрлэлт. За тэрнийхээ парти олон хүмүүсийг цуглуулсан хуурин байд юм уу те? Сүү тавих ёслол байд юм уу? За хамтын амьдралаа ингээ эхлүүлэх одоо гэр орон байр сууц одоо бүр сайхан гэрээ бариад гарч байгаа ч гэж болж байна. Тэгээд энэ бас нийгмийн хүрээлэлийг илэрхийлдэг. Олон хүмүүсийг энэ нь олон нийтийн сүлжээ байж болж байна. Эсвэл олон одоо юу гэх олон ах トゥ амраг садан найз нөхдүүдэд цуглуулад гэр орондоо одоо тэр нэг тийм баяр түүлийн явдал тэмдэглэхийг. За зарим хүмүүсийн бүр олны тунд байдаг нь олны дунд танигдах, олонд танигдах. Олон танигдах энержи бас байж болж байна. За King of Bloods буюу хааны сэлэм. Энэ бол ялчгүй одоо ингээд шийдвэр гаргаж байгаа юм. Эргэлцэхэ болсон. Бодиттой алхам хийх гэж байгаа хүнийг хэлж. Тийм шаардлагатай болсныг. Одоо нэгсэндээ хүлээх цаг биш. Шийдээд шийдвэр гаргаад үйл явдал хийгээд за тийм цаг ирж байгааг хэлээд байгаа байхгүй юу?
орчлын ертөнцийн танд одоо ирж байгаа цаг нь. Магадгүй одоо энэ нэг сайхан 100 цаг байгаа зү. За тэгвэл одоо 100 цагт л шийдэх нь л дээ тий. Шийдээл. За магадгүй намар гэхэд ингээ тгий хурим найраа хий. Хүмүүсийг цуглуул ингээ тгий гэсэн. Ийм ингээд нөгөө ер нь ерөнхийдөө бас их сайхан энергиуд орж ирж байна л да. Тэгэхээр шийдэгдэхгүйсэн асуудал одоо энд л шийдэгдэх юм байна. За that энэ болохоор нэгсэндээ нэг юмны төгсгөлийг илэрхийлж байгаа. Төгсгөл юу илэрхийлж байгаа гэхээр яг энэ санаа зовоод исэн байдлыг дуусч байгааг энэ шийдвэр гаргаснараа энэний төгсгөл ирж байгаа гэдгийг хэлээд байгаа. Магадгүй одоо найз өсгөөгөө үзсэн бол хизээ одоо энэ өвчнөө цаг хугацаа боллоо. Яг яахан тодорхойгүй энэ харьцаг одоо яг яах юм болоо гэл ингээл жоох ингээд униглаад байдаг байсан бол шийдвэр гаргаснараа энд таны тэр униглдаг цаг үеийн төгсгөл ирж ийн гэсэн үг байхгүй юу? За тэгээд devil хөзөр уруу харж гарч ирж байна гэдэг чинь. Одоо нэгсэндээ сөрөг бодол хуучин одоо нэг айдас өнгөрсөнд нэг жоохон буруу зүрх бодож исэн юм байгаа бол тэрнийг бас одоо тавьж явуулж ийн гэсэн үг. Энэ зүгээр л одоо намайг ашиглаалч гэдэг юм уу жишээ нь ингээ хүмүүсийн хоорондын харьцан дээр зүгээр л энэ намайг ашиглаад байгаа юм биш үү гэсэн нэг юм жоохон онцгой нэг адын бодол байсан байлаа гэж бодоход тэр бодлын төгсгөлийг энэ хүн шийдвэр гаргаснараа бүх юм чи энийг ч дуусгаад энийг ч дуусгаад өгч ийн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр таны айдсыг эргэлзээг дуусгаад хуучин өнгөрсөнд одоо нэг бүтлгүй онцгүй юм бодоод исэн бол тэрийг чинь дуусгаад өгч нэ гэсэн. За нэг ажил төрлийн харьцаан дээр ярих юм бол яг адилхан миний юм яга бүтдгүн бол эсвэл өөр хүмүүс л одоо ингээд цагуур ингэж чадаагаа болов. Тэгээл минийх бүтэхгүй байна гэсэн ч үгүй юм өөр нь хүн 9 шидийн сөрөг юм боддог шүү дээ тий. Тэр бүхний чинь төгсгөлийг л хэлээд байна л да. Тань хоолн дээр нэг юм сэрүүлзээд ямар төвхтэй байна. За тийм болохоор нэлээд гоё эерэг өөрчлөлтийн энерги орж ирж байна танд тий. Зарим хүмүүс энд өөрөө шийдвэрээ гаргаж өөрөө энэ өөрийнхөө замыг зурж байгаа. Зарим хүмүүс жоох таны сонголтын карт өөрөө та тийм энергитэй байна гэсэн үг. Тэр зарим юм дээр бас нөгөө хүлээхгүй өөрийнхөө замыг өөрөө гаргана гэдгийг ярих гэдэг л. Тэгэд өөрийнхөө дотор талын үнэт зүйлийг, үнэт юмыг олж харахыг хэлж байгаа энэ картыг та өөрөө сонгочээ. За тэгэхээр орчлон танд юу илгээсэн? Хайрын, аз жаргалын, шин эхлэлийн үүд хаалгыг нээхэр зэхэж байна гэж. Энэ үүд хаалгыг одоо нээхэр зэхэд энд бэлтгээд байна энэ төөс. За тэгэхээр энэ хаалга нээгдэхийн тулд тэр угаасаа удахгүй танд орж ирж байгаа энерги учраас тэр айдас нь эргэлзээгээ орхиод айдсаа орхиод өөртөө итгээд урагшаа алхаарай л гэж хэлж байгаа юм байна да. Тэгэхээр хайрын аз жаргалын хаалга нээгдэх нэ гэж хэлмээр юм байна товчхондоо тий. За ингээд уншлах сонссонд баярлаа. Гэлалаа амжилт хүсье. За орчлон хорвоо танд ямар мессеж илгээж байна вэ гэдэг дээр хэдэн карт дэлгэсэн байна. За 2 дугаар группийнхний confidence гэсэн картыг сонгоч тий. The book star суралцах тийм ээ, суралцах, мэдлэгээ тэлэх, шин ур чадвар эзэмших тэ холбоотой үүд хаалга нээгдэх гэж байна. Тэр нь таны хүсэл мөрөөдлөө биелүүлэх. Star хүний хүсэл мөрөөдөл. За тэгээ итгэл найдвар. Сэргэлт. За тэгээд нэг одоо нэг ийм чиглэлийн энерги тань руу
ирж байна гэж хэлмээр юм шиг байна. Гол үйл явдлыг хэлж байгаа хоёр карт маань энд байгаа даа. За тэгэхээр нэг тийм суралцахтай холбоотой болох нь гоё шинэ ур чадвар, эрдэм ном сурах, за тий. Юмны нууцыг нээх. За тэр нь өөрөө чинь хүсэл мөрөөдөл л гэж хэлж байгаа юм байна, тийм ээ. За confidence card болохоор энийг биелүүлэх юм нь таны өөртөө итгэх итгэл гэнэ. Believe in your word and abilities гэж байгаа. Чиний итгэл энэ бүхнийг одоо нөгөө биелүүлж чаднаа. Тэр хүсэл мөрөөдөлд чинь хүргэнэ. Энэ эрдэм номын мэдлэгийн нууцыг нээнэ гэдэг л да. Шинэ ур чадварын нууцыг нээж чаднаа гэд. За энэ дээр жоохон төөрөгдөх гээд ах шиг байна. За халин зөв юм гэдэг дээр энэ жоохон төөрөгдлийг илэрхийлж байгаа. Энэ зам зөв, энэ зам зөв гэдэг нэгсэндээ хоёрын одоо сэлэмшгэл карт л та. Тэгэхээр одоохондоо аль замаа сонгохоо бүрэн шийдээгүй байх гэдэг шиг байна. Жоохон төөрөгдөөл магадгүй сонголт байгаад байгаа учраас төөрөгдөж байна гэсэн үг. Хоёр замнаас аль нь зөв бэ? Энэ нь үү, тэр нь үү гэл ингээд эргэлзэж байгаа энергиуд чинь орж ирж байна. За итошиса. За энэ юу гэж вэ? Өөрийг чинь хайрладаг, халамжилдаг, инхрэлдэг, тусламж дэмжлэг үзүүлэх хүн одоо гарч ирнэ. Магадгүй таны энэ эргэлзээг чинь тайлах хүн. Тэгснээрээ яг яах вэ гэхээр айгүй сэтгэл санаа тайвширна. Шийдэж чадахгүй байгаад байгаа асуудал өөрөө ер нь хүнийг тэгээд нэг эргэлзээ айдас хоёр хүнийг айгүй нэг тийм ядраадаг штэ тийм ээ. За тэгэхээр энэ нэг буянтай нэг тийм өөрөө чинь дэмждэг хин нэгний зөвлөгөө тусламж орж ирснээрээ төөрөгдлөөсөө арилж санаа сэтгэл айгүй тийм тайван амар амгалан болохыг хэлээд байна. За тэгээд нэг шийдэж аваад сэтгэл тайвширнаа гэсэн нэрийг орж ирээд байгаа байхгүй юу? За тарот үзрүүдийг хэлж нэхэр энэ ахаад стар байхгүй. Энэ бас стар. Тэгэхээр хорвоо ертөнц бол таны хүслийг бол сонсож байгаа гэж хэлж байна. Сонсогдож байна. Энэ хараа чиний хүсэл ийм том мөрөөдөл, ийм том стар. Энэ дээр бас та чиний хүслийг ингээд бүр хинээс ч илүү онцгоогоор сонсогдож байна чиний хүсэл мөрөөдөл. Магадгүй их ингээд нэг хүсэл мөрөөдөл минь тийм хүслээ биелүүлэхийн төлөө гэдэг ингээд их залбирдаг ч юм уу, магадгүй их тийм дотроо их итгэл үнэмшилтэй байх л та. Тэгэхээр чиний хорвоо ертөнц бол чиний хүсэл мөрөөдлийг бол сонсож байгаа шүү гэд хэлэх гээд байна. За энэ 10 онц. Шийдснээрээ хит их ачааллаас сална. Нэгсэндээ шийдэж чадахгүй байна гэдэг чи юмыг ингээд нуглаад магадгүй хоёр нугалсан их ачааллыг өөрийнхөө сэтгэл зүй тарих одоо хамаг нөхцөл байдал дээрээ биедэн дээрээ тийм хэмжээний их ачаалал аваад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ их хэмжээний ачаалал өөртөө хатцсан их ачаалал энэ жишээ нь 5 саваа байвал айгу амархан те өөр нь их ядрахгүй те. Тэгэхээр өөртөө хатцсан их хэмийг авч явах гээд ядраагаад байна гэсэн үг өөрийгөө. Тэгэхээр энд нэгийг нь шийдснээрээ энэ ачаа хөнгөрнөө гэж хэлэх гээд байна. За Queen of Pentacles уруу харж гарч ирж байгаа нь болохоор магадгүй нөгөө санхүүгийнхаа тал дээр. За энэ нэг хүн ер нь нэг тийм нэг инженеэр ерөнхий давмгай энерги юу ярж ийм хэрэг сургууль соёл сонгох гол байгаа. Жишээ нь. Тэгээд сургууль соёл сонгох гэж бол за энэ хоёр сургуулийн за нэгэн төлбөр нь тэр. За цаашдаа үзэх харах юм нь тэр. Мэдлэг мэдээлэл нь тэр. Миний мөрөөдөлд энэ нь тохирж ийн гэтэл энэ байна гэл нөгөө нэг ийм эргэлзээнүүд. Тэгэнгүүт яг шийдцнээрээ яг шийдэт тагсан чинь одоо мөнгө төгрөг санхүүгийн хүн нөгөө мөнхийн л эргэлзэж идэг амтан гэдэг шиг хоёр дээр яжгаад нэгээс нь салаад ахаар ахаал энд нэг тийм одоо дараа нь болохоор одоо мөнгийн санхүүгийн яаж яах вэ гэдэг дээрээ одоо жоохон тийм итгэлтэй биш байгаад байгааг хэлж байна л да.
Энэ бол нэг жишээ ярих зүгээр сая тэр нэг нэгэн хүн сургууль соёл сонгох гэж байгаа байдлаар жишээ ярьж байгаа. Тэгэд өөр өөрсдийнхөө нөхцөл төр ойлгоо шүү дээ. За. Тэгэд өөрийгөө жоохон үнэлэх, жоохон мөнгө санхүүгийн тал дээрээ жоохон ихтгэлгүй байж байна одоогор гэж. Тэр өөрийнхөө үн цэнийг жоохон дутуу үнэлж байгаа хүнийг хэлэх гээд байгаа шүү. Ер нь бол за орчлон танд яг тий юу хэлж ийн мэдлэг тий мэдлэг чадвар өсөлт өөрийгөө нээх алга өөрийгөө нээх аль нэг замыг сонгосоор та өөрийгөө аль чиглэлд нээж явах вэ гэдэг за ийм энерги тань руу ирүүлж байна. Та зөв зам дээр байгаа ч гэсэн өөртөө итгэхгүй эргэлзээтэй байгаад байна. Хит их ачаа өрөөд байна гэдгийг бас хэлээд. Тэгэхээр өөртөө итгэлтэй энд нэг хин нэгэн өөрт чинь тийм туслах хүн гарч ирээд тэгээ өөрөө чинь хүсэл бодолтой нийцснээр бодвол таныг сэтгэл санаа амарнаа гэж хэлж байгаа юм чинь. Ямар ч гэсэн тэгээ зөв шийдвэрээ гаргах юм шиг байна тийм ээ. За ингээд 2 дугаар группэд таны сурч мэдэх шинэ боломж, шинэ хаалга хүлээж байгаа юм байна гэж. Хуруу ертөнц танд тийм энерги илгээж байгаа юм байна. За ийм уншлага боллоо. За ингээд цөөхөн картуудаар богинохон мессежүүдийг хүргье. За тэгээд ийм хувилбар гэл яриад байвал зөндөл юм болох учраас за энэ хувилбар нь хэн нэгэн хэрэгтэй хүндээ хүрсэн байгаасай гэж хүсэж байна. За уншлага сонсно баярлалаа. Амжилт хүсье. За орчлон чамд хорвоо ертөнц чамд ямар үе таалга нээх гэж байгаа вэ гэсэн энергийг үзэтгэе. За хэдэн картыг ингээд тавьчихж байгаа. За woman, child гэхээр ер нь нэг тийм шинэ эхлэлийг илэрхийлдэг л дээ. Магадгүй дотоод хүүхдийг чинь илэрхийлж иж болно. Дотоод хүүхд. За зарим хүмүүс шууд утгаараа бодит оригинал хүүхдийг тий. За нэг жоохон өөрийн тухай ч юм шиг зарим хүмүүс. Тэгэхээр яг тэр утгаар нь шууд зургаар нь харж болохгүй л дээ бас. Тэгэхээр өөрийгөө шинээр нээх, дотоод хүүхдийн эдгэрэлт ангаалтан дээр анхаарах, эмэгтэйлэг гоо сайхны энерги бүтээлч байдал өсөх. Гэсэн. За connection card маань болохоор юу хэлж байна гэхээр шин танил, холбоо, харилцаа, чухал уулзалтууд. Магадгүй өөрөө чинь гоё юм дотор эмгтээлэг байдал өсөж дотоод хүнэн сэргэж ингэснээрээ өөртөөгөө илүү ижилхэн төстэй хүнтэй харилцаа холбоо тогтоож үүсгэх гэж магадгүй гэж хэлэх гээд байна. Нэлээд өөртөө чинь нэг төстэй биш мөгөд сэтгэлд их ойрхон байхаар төрөл юм. Илгээдэж орж ирэх гэж байгаа шиг байна таны амьдралд. За таротууд дээр юу хэлж ийн гэхээр энэ одоо өмнө нь жоохон өөрөөсөө нуугаад ил гаргахыг хүсэхгүй байсан. Өөрийгөө хуурч байсан бодлуудаасаа тийм бодол нүдэ айнаад харахыг ч хүсэхгүй байсан бодол эргэлзээнүүдээсээ гарах. Энэ ч гэсэн шийдвэрээ гаргаж чаддаггүй байсан. Ер нь одоо энэ хоёулангийн хоёр нүдэ бооцсон хүн ч одоо юу л харах вэ тийм ээ. Тэгэхээр энэ хоёулаа үндсэндээ эргэлзээ шийдвэр гаргаж чадахгүй байгаад энэ бол бодит байдлыг харахыг ч хүсэхгүй байгаад байгаа хүнийг. А энэ болохоор шийдвэрээ гаргаж чадахгүй байгаа байдлыг илэрхийлээд байгаа байхгүй. Тэгэхээр өөрийгөө жоохон хуурч хийсэн бодлуудаасаа
гарах энерги ирж байна танд. За. За энд нэг жоохон таны одоо энд өөртөө үүсгэсэн худал итгэл үнэмшил нуран унжийн гэж гаргаж ирээд байна. Зарим нь гинтийн эргэлтийн байдлаар амьдралд чинь өөрчлөлт орж ирэх. Хуучин одоо хаалга хаагдчихна л гэсэн. Ер нь нэг юм гинтийн өөрчлөлт, гинтийн юм дээр хүний нөгөө шийдвэрээ гаргаж чадахгүй байсан, эргэлзээд байсан юмыг бүр нөгөө нураагаад унгаагаад өгдөг байхгүй. Тэгэхээр бодит байдалд эргэлзэхээс одоо юу гэдгийг итгэхээс өөр аргагүй энэ нүдний чин боолтыг хуу татаад аваад өгч ийн гэсэн үг. Тэгснээрээ яг яаж ийн гэхээр та эргэлзэхгүйгээр шийдвэр гаргаж чадах болж гинэ гэсэн үг байхгүй юу? За тэгснээрээ юунд ч одоо нөгөө эргэлзэхээ болж одоо энд нэг тийм харамсаад байсан юм байгаад байгаа байхгүй скокай гэж. Харамсаад байсан. Харамссан байдлаас одоо салж холдож өөрийнхөө амьдралд одоо нөгөө баланс тэнцвэрээ олохыг тэгээд өөртөөгөө ижил төстэй нэг зүгт харж чадах хин нэгэн амьдралд чинь орж ирэхийг хэлээд байгаа байхгүй. Энэ хоёр хүн хоёулаа нэг зүгт харж чадж байгаа шүү дээ. Энд яг адилхан хөрхөн хоёулаа ингэж гэрэлдэж чадж байгаа байхгүй. Тэгэхээр чамтай хамт юу хийсэн ч харамсахгүй чамайг яг адилхан дэмжиж явах чамтай их ижилхэн өнгөл гэж одоо орж ирээд байгаа байхгүй. Тэгэхээр орчлын ертөнцид чамд яа өөрийн чинь нэг хүсэл мөрөөдөл зорилгыг дэмжих чамтай хамт бүхнийг хийх нэг зүгт харж чадах өөртөө чинь төстөө нэгнийг ирүүлэх гээд одоо тийм энерги танд орж ирж байна. Та тэр хүнтэй болохоор яг яаж юм нэхэр айгуу гоё юм одоо нэг тийм аз жаргалтай, баяр баясгалтай одоо нэг өдөр болгон нэг хамгийн хайртай дотны найзтайгаа байх ер нь нэг бүхнээ хуваалцаад одоо нэг бүтлгүй юм хийсэн ч хамтдаа хийгээд аз жаргалтай юм хийсэн ч хамтдаа хийгээд нэг тийм нэг хүний нэг цор ганц дотны найз гэж нэг байдаг шүү дээ. Бүх юмыг нь хүлээн зөвшөөрдөг өөртөө ч нэг хижлэхэн. Яг л тийм харьцаа холбоо үүсэж орж ирнэ гэж хэлээд байгаа. Тэгэхээр таны өмнөх харьцаанаас авсан хуучин итгэл үнэмшлүүд эргэлзүүлээд байсан байдал энд нурж унснаар та шийдвэр гаргахаас өөр аргагүй болж байгаа. Гиснээр яаж юм нэхэр таны дотоод хүүхэд сэргэж таны эмгтээлэг одоо эсвэл заавал эмгтээд байгаа болно ш. Таны өөртөө итгэх итгэл гоо үзэсгэлэн гоо үзэмж нэмэгдээд байна гэсэн үг байхгүй юу? Тэгснээрээ өөртөөгөө яг ижилхэн төрлийн хүнтэй учирч байгаа. За ийм л энерги орж ирж байгаа юм байна. Бас их тийм хүн нөгөө гацаараа л ер нь хамгийн их хэцүү шттэ. Өөртөө итгэлгүй болдог. Гаццсан хүн л ер нь хамгийн хэцүү гэж би бол боддтой. Уршаажилгаж чадахгүй, хойшоож явж чадахгүй тэгээ хүний нөгөө итгэл үнэмшил гэдэг юм өөртөө итгэцэн хүнийг юу ч зогсоож чаддаггүй гэдэг шиг нэг тийм итгэл нь эргэцсэн хүн их хэцүү байдаг л да бүх юмд ингэж шийдвэр гаргах. Тэгэхээр одоо таныг нэлээд хаста аврагч шиг бурхан шиг орж ирж л хамаг хэцүү байдлуудаас одоо цуг татаж гаргаж ирж чамтай хамтдаа хөгжүүлдэг гой хүн л орж ирэх юм дээ. За ийм л энерги орж ирж байна. За ингээд товчхон уншлах хүлээж авсанд баярлалаа. За амжилт хүсье. Бай бай.
байна.